Монгол улсын боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр ирэмбийн сургалтыг дагнан явуулдаг анхны судалгааны их сургууль болох Монгол улсын эрдмийн их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо. Тус сургууль нь Монгол улсын эрдмийн их сургууль хэмээх бие даасан статустайгаар анхны хичээлийн жилээ эхлүүлж байна энэ юм. Тус сургууль нь анх Монгол улсын их сургуулийн харьяа Орос хэлний институт нэртэйгээр байгуулагдаж 1982 онд Орос хэлний багшийн дээд сургууль, 1990 онд гадаад хэлний дээд сургууль, 1999 онд хүмүүнлэгийн ухааны их сургууль, 2004 онд хүмүүнлэгийн их сургуулийн эрдмийн сургууль, 2015 онд хүмүүнлэгийн их сургуулийн харьяа эрдмийн сургууль болж, харин 2016 онд Монгол улсын эрдмийн их сургууль болон өргөжөж анхны хичээлийн жилээ эхлүүлж байна. Орчин үеийн судалгааг Монголд хөгжүүлэх шаардлагатай байгаа. Яг үнэндээ энэ сургалтыг аваад явахад бидний их бэрхшээл бий. Одоо эрдэмтэн бэлтгэдэггүй байна. Шинжлэх ухааныхан одоо материал хомсдолтой байна. Тийм учраас бид одоо энэ дээр их онцгой анхаарах хэрэгтэй. Бидний арга бол ерөөсөө гадна дотны эрдэмтдтэй хамтарч ажиллаж байж дэлхийд бол мөсөн асуудал шийдвэрлэх ийм л төвчтэй хүмүүсийг илтгэх зорилготой байгаа шүү дээ. Ийм л зэрэг ажиллаж байна. Монгол улсын эрдмийн их сургууль нь орчин үеийн дэвшилтэд судалгааг мэрэгжлийн өндөр түвшинд хийх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өрсөлдөх хөрвөх чадвартай голбол иргэнийг бэлтгэхэд онцгой анхаарч, өнөөдрийн байдлаар 8 мэрэгжлэр докторийн, 17 чиглэлээр магистрийн, 10 мэрэгжлэр дээд боловсролтой хүмүүс зориулсан өндөр түвшний сургалтыг зохион байгуулж байна. Тэгээ сургуулийн үндсэн сургалтуудын нэг болох насан туршид зориулсан боловсрол гэж яриад байгаа. Тэгэхээр энэ боловсрол маань насан турш хүн бол энэ зуунд бол насан турштай л боловсрох хэрэгтэй. Тэгээд энэ боловсролыг олох нэг хэлбэр буюу одоо боловсралтай аль эдийн бакалаврын боловсралтай хүмүүст 2 дахь 3 дахь бакалаврын боловсрол олох 2 дахь 3 дахь мэргэжлийг олох сургалтыг анх 2004 онд англи хэлний орчуулагч мэргэжил олох бэлтгэж эхэлсэн. Тэр цагаас эхэлж ажилласан хүн байна. Би тэгээ өөрөө англи хэлэнд ажилладаг биш юм байгаа. Тэгэхээр одоо манай түүнээс хойш анх англи хэлний орчуулагч бэлдсэнээс хойш одоо 11 мэргэжлэр гадаад хэлний орчуулагч тэгээ бизнесийн удирдлага, нэгтлэн бодох бүртгэл, маркетингийн менежмент гэсэн мэргэжлүүдээр бакалаврын 2 дахь боловсролыг олгож их амжилттай болж яваа гэж болно. Тус сургуулийг Монгол улсын болон гадаадын 8000 орчим иргэн төгснө дотор шинжлэх ухааны салбарын анхдагчид, нэрт эрдэмтэд, Монгол улсын гавьяатнууд, төр засгийн зүтгэлтнүүд, нийгмийн бүхэл салбарын манлайлагчид олноор дүрэн гарчээ.